таны эртэн жижигхэн байна гэж эхнэр нь өдөр болгон хийгээд байгаа бол хилээд байгаа тэр хүнийг босгоо болчихно. Нөгөө шодоо юу? Тий шодоо. Бас зарим сэлэнгийн эд найс нар нөгөө Иркутск улаан өдрөө очиод л та. Сэлэнгийн хүн намайг байлж идэв. Шүн имэн уйлал ах шиг байна гин. Гэсэн чи яаж байгаа юм бол тоо өрөөлөө ингээл мөлхөөл очсон чинь манай өвөө имээ гэсэн зодож юм гэсэн. Одоо ингээ яд юм би 8 хийлээ гэл тэнгуут би тэг шилээгүй. Яаж ингэ шиг болно гэж өөрийгөө би голдогч юм уу те. За сайн байцгаана манайхаа. Би ёстой тасархай гоё газар ороод ирцээ. Манай баруун дөрвөн зам дээр байдаг Алтан гац гээд нэх гоё ресторан дээр ороод ирцээ. Миний хатал дардаа нэх гоё баавга одоо янз янзын одоо амьтдын яс сэвэр хуур одоо Африкийн янз янзын амьтд байна. Худлаа хийцэн болоо да гэж бодоод асуусан чинь бүгд яг гоё ойгоороо Африк гээд ирчихлээр чи харин нэрээс оны юм байна. нэр Африкаас орж ирсэн. Энэ нөгөө Сэлмээ өрт гөрөөс гэдэг үг. Ерөөсөө маш олон төрлийн амьтд байна. За тэгээ өнөөдөр та бүхэндээ би бас хоёр сайхан найзаараа танилцуулъя гэж. За манай Ариун Баяр гэдэг одоо мондөг эмч залуу байж байгаа. Одоо эрэгтэйчүүдийн одоо бидний одоо гол нөгөө хоёр дахь зүрх гэдэг одоо мондөг зүйлийг одоо эмчилж идгээд одоо ийм мондөг ирсэн байж байгаа. За хоёр дахь нь болохоор одоо бясалганыч гэж одоо хэлж болно. Хоолндогийн хээж гэж бод хэлдэг. За мондөг одоо хоолны мондөг инфлюенсер мондөг тавгаач ирсэн байж байгаа. Бидний насны улсууд одоо эрүүл мэндэ эрэгтэйчүүдийн одоо хоёр дахь зүрх гэж ярьж байгаа шүү дээ. Одоо бор шууч гэж одоо хэлдэг те. Тэрийг одоо сайн байлгахын төлөө одоо ямар амьдралын хэв маягтай байх ёстой юм бэ? За та энэ тал дээр нэг ярьж өгөөч. За жишээл манай ихэд аваач болохоор ч бол нөгөө монголчууд байгаа эрүүл хооллоор монголчуудаа эрүүл болгоо гэсэн амбицтай хүн байгаа шүү дээ. Миний зүгээс болохоор ч юм бол нөгөө эрүүл мэндийн босрлоор монголчуудаа эрүүл болгоо гэсэн амбицтай юм шиг. За тэгэхээр чи энэ хоёр чинь хамгийн гол нь хоорон дээр айвуух огцолцдог хоёр багт. Тэгэхээр биднээс юм бол сүүлийн үед одоо энэ нөгөө эмийг баг хоол шиг хэрэглэдэг болчиход байна шүү дээ. За. Гэтэл уг нь бол биднээс нөгөө хоол маань биднээс юм ийм байх хэрэгтэй шүү дээ. Биднээс эрүүлжүүлэх гол юм байх хэрэгтэй. Тэгэхээр өндөр явахад хэдүүлээ нэг явгоо ингээд яаж эрүүл хооллоод ингээд эрүүл байхаа гэдэг илүү тийм ингээд ярьчвал үн зүгээр гэдэг. Биднээс ч ингээд хоол идлээ. Хамгийн гол нөгөө хоол маань биднээс ч шимэгдэх ёстой шүү дээ. Би рүү орох ёстой. Гэтэл сүүлийн үед нөгөө ингээд над дээр ингээд шинэлэг өгж байгаа хүмүүсийг харахаар хоолноосоо нөгөө эрдэс витамин авахгүй байгаа залуучууд аюух орж ирдэг. Нөгөө баахан эрдэс витамин дутагдлалд орцсон, төмрийн дутагдлалд орцсон. Тэр нөгөө идсэн хоолноосоо ерөөхдөө юуж авахгүй байна. Тэгэхээр нэгдүгээрт биднээс энэ хоолны чанар юу нөхөр сайн байж чадчихна уу гэж асуул ярьдаг л. Одоо инхээс би асуумаар. Инхээ бол одоо олон жил хоолны салбарт ажиллаж байгаа. Одоо бяцлаг ялангуяа органик хоол гэдээ бас их зүйл ярьдаг штэ. Бидний одоо идж байгаа хоол одоо бас чанаргүй байх тийм юм байна уу? Яг юундээ болоод бидний тэр хоолноос шимт хичээл авч чадахгүй байна. Тэгээ уг нь би өнөөдөр бор зүрхний талаар ярих гэж бодсон. Гэтэ орчлон нь бол хоол болоо явчихлаар яг одоо намайг одоо ингээд сул тавьчлаа шүү дээ ингээд хаад би өөрөө одоо юу ярих юм бол да яах юм бол гэж бодож тавьчлаа шүү дээ. Хоол нь одоо юу болтлоо хүний одоо хотод руу ортлоо хүнээс гадна жуун хотод руу чинь амар ороод амарж ажиллагдаад эндээ боловсрогдоод тэгээд доошоо ороод тэгээд ингээд биеийн шингэх ёстой юм чинь энэ ажлыг наан одоо хэд дахин янз бүрийн технологи градус химийн бодис хадгалахгүй хэрчих баах юм одоо технологийн процесс ороод ирчихлээр тэр хүнс чинь бол нөгөө олон сая жил идэж ирсэн тий хүн шингэдэг байсан тэр томьёол тэр одоо механизм алдагдчихлаар тэр нь болохгүй байгаа юм. Тэгэхээр би бол органик гэхээсээ илүү бодит хүнс гэж. Одоо би ер нь хүүхдүүдэд ч ярьдаг хүмүүс ч ярихдаа махан махаараа байг, ногоороо байг, гурлаараа байг тэр хараад тэгээ тэрийг харин аль нь хизээ яаж идэх вэ, ямар хэмжээтэй идэх гэдэг. Органик гэх юм бол ер нь л одоо органик гэдгийг бол хянах, тогтоох гэдэг ч юм уу нотлох гэдэг айгүй түнд механизмуд байдаг. Тэр бол баг ер нь бол бүтэхгүй талдаа болчихсон санагдав. Ой ямар гоё. За ямар гоё хоол ороод ирвэ. Тиймэрхүү юм байгаа да. Тэгэхээр одоо инхийг яриад байдаг шиг бид нар шимт хичээл авч чадахгүй байгаа нь яг юундээ вэ? Таны ярих байгаа зүйлийг бид хоёр ярьсан уу? Энэ хараач. Одоо энийг хараа л да. Миний сая ярьдаг. Энэ бол яг л махан махаараа сонгоороо навчаараа энэ далайн амтан бодит байлгүй дээ. Хиймэл биш үү? Далайн бодит байдт. Ямар өөрснөө энэ одоо 8 8 яг 8 аж байгаа шүү дээ. Нэлээ үнэтэй хоол зохих юм шүү дээ. Манай монголчууд ч далаа тэнгис байхгүй загас жараханы хоол их багтаа шүү дээ.
Гэтэл одоо энэ гадаад энэ хятад Солонгос тийм ээ. Энэ улс ч их байнга далаад ингэсэн хоол өдр идчихийдэг. Тэрнээсээ болоод бас нөгөө юунд хоёр дахь зүрхэнд ч юм уу тэр үйл ажиллагаа сайн байдаг. Тийм тал байна уу? Эсвэл манай монголчууд ер нь яг тэр асуудлаар ер нь хэр сайн хүмүүс вэ? Ер нь сайн уу муу юу? Эрэгтэй хүний маань нөгөө хамгийн гол даавар бол тестостерон даавар гэдэг байна шүү дээ. За, тестостерон. Бэлгийн үйл ажиллагаа, нөхөн үржихүү, дээрэс нь булчин, амбиц, тархины үйл ажиллагаа гэдэг хамгийн ерөнхийдөө бол тэр тестостерон дээр л очиод идэв. Тэгэхээр тестостерон маань нэгдүгээрт өөрөө шөнийн даавар. За, сайн унтах хэрэгтэй гэсэн асуулт ирээд байна тийм. Нойронд бол ер нь амар харан байгаа гадныхан бол. Ерөөсөө л тэр эрүүл амьдрах эхний үндэс бол ерөөсөө нойр гэлээ. Тэгэл болж игэл ер нь 10 гэхэд ер нь унтцсан л байгаа гэдэг. Дараачих нь болохоор ч бол нөгөө ойлгомжтой. Нөгөө хорц зуршлуудаас их хол байгаа гэдэг. Тамхи татахаар одоо бэлгийн сулрал үүснэ гэдэг тамхины хайрцан дээр бичсэн байдаг. Манай залуучууд татаагаал байдаг. Тасныхан дараа миний бэлэг эртэн өвчрөхөө bijлээ гэж орж ирээд байдаг. Надад ч нэг онгой байдаг шүү дээ. Тамхин дээр харснаа. Гэхдээ минийхөө наад бэлгийн сулрал гэдэг нь хэрэггүй. Тэр зүрхний өвчин үүсгэн гэдгийг нь авъя. Минийхөө тэр хор тав дээр өмөө гэдгийг нь авчи. Наад ч хэрэггүй шүү гэд. Тэгэхээр тэрэндээ их анхаарал идэг манайхан ч тийм. Яг ихэд нойр юм байна. Дараад нь хор зуршилтай. Хор зуршил. Арх тамхи гээл тийм. Хэр сайн хөдөлж юм тийм. Ерөнхийдөө өдөрт тогтмол нэг тэдэн минут тасгал хийх хэрэгтэй, тэдэн минут алхах хэрэгтэй гэл. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйл юу вэ гэх нэгдүгээр эхлээл амьд явах л байгаа шүү дээ тийм. Хүний хэрэгцээ дотор бол дараачийн одоо биологийн хүсэлт нь бол ерөөсөө хоол байдаг. Хоол идэхгүй бол үхэх нь ойлгомжтой учраас тэр хоол бол ерөнхийдөө нэлээд дээгүүр тэр нь орж ирдэг. Тэрний дараа бол нөгөө сексийн хүсэл ороод ирдэг. Инхээр бол сая гаднаас ер нь дугуйтай гүгээд ороод ирсэн. Ер нь байнга дугуйн жидэг хүн шүү дээ. Ер нь тэгвэл маш сайн байна гэсэн тийм. Инхээр. Тийм, ерөнхийдөө маш сайн байгаа. Би сайн уу? Инхээр ер нь сайн биз дээ. Чинийх нь хэрвээ. Тэгэхгүй дугуй унаал байгаа шүү дээ. Дугуйндаа бол сайн. Эзэн хичээвэл заяач юм гэж байна шүү дээ. Нөгөө хүмүүн одоо ингээд нөгөө арх тамхи хэрэглэхгүй. За арх тамхи хэрэглэх юм бол одоо миний амьдралын чанар унна, миний карьер унна гэдэг мэдээд тэрнээс ерөөд хол байгаа даа шүү дээ. Хүний чинь хоёр хуваачиж шүү дээ. Шар шувуу болжмор гэж хоёр байхад хуваачаад байгаа байхгүй. Би бол одоо шар шувууны айрамлал нь орчоод байгаа. Инхээр ер нь өглөөд бас тийм. Би тэр өглөө эрт босмоос амьдралын эрхэнд яалчгүй эрт босно. Өөрөөр би 7 цагт босох ёстой. Хүүхдүүд мөхөсцөлөгт явна. Тэгээ бас өөр хийдэг юм байна. Тэгэхээр 7 цагт босох ёстой. Гэтэ би хичнээн яаж унтсан 7 цагт босдог. Нойр гэдэг бол ер нь нөхөн сэргийх юмд хамгийн чухал юм шиг байна. Энийг хүмүүс дэндүү орхиод байгаа. Одоо ингээд нойрны гиген, нойрны технологи гэж байгаа. Унтахаас 2 цагийн өмнө гэрлээ бүдгэрүүлнэ. Бүр чадчихвал улаан гэрэл гэртээ 51 цаг 30 минут те. Тэр улаан гэрэл ямар ч те. Инфраред гэдэг чинь мелатониныг ялгаруулахад айгүй нөлөөлдөг байхгүй. Тэгээ халуун усанд орно. Эсвэл гэртээ савнтай бол савнд орно те. Иймэрхүү технологийн арга хэмжээний хэрэглээд 2 хоног чи яг нэгөөр явчихад нөгөө маслаа солилцсон юм шиг болчихсон. Тэгэхээр нойр гэдэг айгүй чухал баг нойр гэдэг. Одоо байгалийн одоо ритм гэж ярьдаг. Тэр бол гэрлийг дагдаг. Гэрлэр удирдагддаг. Тэгэхээр бид нар гэрлэр дагаж удирдагддаг байхгүй юу? Ер нь голдоо. Тийм учраас харанхуй уулзлага бол аль хол ундчлах хэрэгтэй. Ягаад амьтад өвлийн хойно байдаг амьд ичээд идэв. Харанхуй болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мелатонин ялгараад унтахшааг боллоо ингэдэг чинь sleepy болдог байхгүй. Ер нь хэд үржиж ер нь эрэгтэй хүний ер нь хүмүүсийн тэр нөгөө хоёр дахь зүрх тий. Тэр ер нь муудах ёстой. Хамгийн гол нэг юм байгаа юм л та нөгөөх маань нас явахаар гэдэг ойлголт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нас явахаар хамгийн гол нь нөгөө тестостерон өсөлтийн даавар үйлдвэрлэх чадвар нь ингээд байгалийн жамаар унаад идэг. Хэрвээ тэрнийг ингээ унгаахгүй байгаадах юм бол тэр маань ер нь зүгээр яваал юм. Одоо 80-90 хүрсэн ч гэсэн ингээл айгүй хүүхд хийгээл явчихлаа. Тэгэхээр одоо миний ойлгох зөв тестостероны төвшин одоо нормал хэвийн байхад тохиолдолд төрөө үлчрэх өвчлөхгүй гэсэн үг үү? Тийм. Төрөө үлчрэх хамгаалдаг хамгийн гол зүйл маань тестостерон гэдэг. Тэгэхээр ийм байдаг. Одоо жишээлбэл ингээд 25 дахь ингээд тестостерон оргил дээр байлаа. Тэгснээл 45 гээл ер нь уналт эхлээл 65 гээл уналтууд ингээд явчихдаг. Тэгэл ерөөхдөө бол нөгөө төрөө үлчрэх томрлын ингээд динамик харахаар 45-аас эхлээд 65-аас огцом явагдчихдаг. Тэгэхээр чи яг нөгөө тестостероны уналтайгаар зэрэгцээд төрөө үлчрэх асуудал хэрэгтэй байдаг. Тэгэхээр төрөө үлчрэх томрол, төрөө үлчрэх хор тавдар маань саний нөгөө тестостерон давар байхгүй болоод ихээр зэгцлээ хөгжөөд идэг. Юу идэж уух вэ? Ямар одоо витамин уух ёстой? Тестостерон гэдэг давар маань өөрөө холестерин. Тэгэхээр одоо миний нөгөө эмчнэртэйгээ муудалцдаг бас нэг шалтгаан юм байхгүй юу?
манай эмчнэр болохоор ч юм холестерин бол муу. Цуснах холестерин жоох ихсэнгүүл холестерин бууруулдаг юм уулгуулаад тэгэл эхэлдэг. Гэтэл нөгөө бие махбодд тестостерон ахиухан үүдэрх гээд холестерин ихсэж болдог байхгүй. Би чинь жингээ асах гад Америкаас чи холестоп гэдэг нэг холестерин буулгадаг юм бий бол За тэрийг битгий хэрэглэнээр боломжгүй. Ер нь холестерол гэдэг юм чинь холестерин гэж бид нар ярьдаг. Агны холестерин чинь бол организм хэрэгтэй юм байхгүй. Эсийн одоо баг 30% холестерол шүү дээ. Эсийн одоо гаднах бүрхүүн мембран. Тархич нь өөрөө бол хамгийн холестерол хэрэглэдэг юм. Тэгээд холестерол гэдэг чинь дааврын одоо түүхийд байхгүй. Одоо ялангуяа тестостероны түүхийд. Тэр одоо түүхийд нөхгүй. Одоо материал одоо юу гэдэг нь пицца хийхэд чинь чи бяцлаг хэрэгтэй, гурил хэрэгтэй гэдэг бол тэрний пицца бяцлаг нь ч юм уу гурил аль нэг нь одоо тэрийг одоо тестостерон гэж бодлоо гэж бодоход тэрний тэр бяцлаг нь холестерол байхгүй. Одоо холестерол гэдэг одоо энэ холестерины эсрэг ийм олон жилийн дайцсан дайнаас болоод өнөө орчин цагийн хүмүүсийн эрүүл мэндийн тэр байтга зүрх судална гэж байгаа шүү. Энэ аюул тийм буруугаар эргээ явцсан гэж байгаа. Тэгэхээр холестоп гэдэг юм аюул муухай сонсогдож байна гэсэн. Наа чинь нэр нь ч гэсэн муухай юм биш үү. Жишээл бид нар бол маш холестеролтой хоол иддэг. Тэ одоо иддэг байлж бодоход. Гэхдээ яг тэр холестеролыг чи үүсгэж байгаа гол шалтгааны юм ч юм бол буруу чанарын муу чанарын одоо чихэр гэдэг ч юм уу тэ нүүрс усны хитрхи хэрэглэнээс болж илэг тийм одоо юу гэдгийг цусны хинжилгээ тийм дүн гаргадаг байхгүй. Гормоны ямар ч лсэн тэр нөгөө түүхий гэдэг бол ялцгүй холестерол мөн шүү. За дараагийн нэг асуудал байна. Одоо нөгөө эрэгтэйчүүдийн хувьд чинь нөгөө бор шууны хэмжээ гэж нэг яриад байдаг шүү дээ. Гайгүй том ч юм уу тийм байх юм бол их аятайхан сайхан байдаг ч юм уу. Тийм ойлголт яваад байна. Юуны хэмжээг нэ? Нөгөө бор шууны хэмжээ. Тэгэхээр одоо бидний хувьд одоо тэр хэмжээг чинь бас нөгөө төрүүлчих гэдэг юм уу? Биш ээ. Нөгөө шодоо юу? Тийм шодоо. Тэгэхээр чи одоо нэг ямар хөрөнгө нэртэй нэг юм Америкийн бас нэг ингээд нэг бацдаг юм байлээ. Ингээд тэгвэл ингээ хэмжээг нь дамруулдаг. За магадгүй манай бас зарим сэлэнгийн хитэн найс нар нөгөө Иркутск улаан өдрөө очиод Оросын эмнэлгээр очиод бас гоё дамруулсан ч юм уу нэг янз янзын тийм эмчилгээ хийлгэсэн гэдээ яриад байдаг байхгүй. Манай хэдэн сэлэнгийн их олон найзууд байгаа л да. Тэр өөр нь хэр сайн бэ? Сэлэнгийнх нь асуудалтай байна л да. Сэлэнгийнх маань намайг барьж идэв. Амар юусэн. За одоо нэг сэлэнгийн багийн айтайхан багаараа гэдэг. Би сэлэг явах нөөргөө болчлаа гэдэг шиг. Тий, яана одоо маань тий. Ингээ яг та юм байна да. Нэгдүгээр бэлгэртний хэмжээ бол мэдээж генетик хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл хүн болгон мэднэ те. Одоо жишээл харуудах ямар байдаг лээ. Зүгээр шортын цаанаас нь ингээд унжцсан харагддаг шүү дээ те. Амар урт шортын цаанаас. Тэгэхээр нөгөө генетик бол нэгдүгээрт ороод ирнэ. Хоёрдугаарт энэ маань нөгөө ээжийн нөлөө бас байгаа гэдэг. Юу? Ээжийн нөлөө. Мама юу? Тийм. Тэгэхээр бид ч нөгөө хэвлийн маань ингээд хэвлий дотор нэг уран бүтээл шүү дээ тийм. Тэнгүүл чинь тэр үед чинь нөгөө тийм чи одоо бэлгэрхтэн үүс явж байгаа. Томрох асуудал явдаг. Тэрэн дээр нь дигидротестостерон гэдэг дагаа нөлөөлж ингээ үүсгэж идэг. Тэгээд ерөнхийдөө бол тэр дигидротестостероны ачаар одоо эрэгтэй эмэгтэй хүүс ингээ ялгараад эрэгтэй одоо хүүхэд маань боожготой болоод ингээ явждаг. Гэтэл нөгөө яг тэр үед нь ээж маань ч бол гаднаас нөгөө прогестероны одоо бэлтгэл ууцсан. Уралдаа даавар сөрөөр нөлөөлждөг. Эсвэл одоо тэр нөгөө даавар сөрөөр нөлөөдөг янз бүрийн химийн бодиснууд хэрэгэлсэн. За сүүлийн үед одоо ингэ яригадаад байгаа шүү дээ. Нэг битгий одоо хунцар савнд орцоор хэрэгэлсэн юм хэрэглэж. Хоол молоо битгий хунцар савнд халаагач. Тэгэхгүй бол тэр нөгөө эндогены дизраптор гэж нэрлэдэг. Ксено эстроген гэж нэрлэдэг. Тиймэрхүү бодисууд чинь орж ирээд тэр дааврын одоо зохицуулах хадгалдуулаач тийм аа. Монгол ирчүүд чи эртээр байсан ингээд мөнгө аяхтай цай хоол иддэг байсан. Тэгэхээр бол маш сайн байсан мэт. Тэгэхээр бид нар ч нөгөө жирэмсэн эмэгтэй хүний те чанартай хоол өгөөч үлээс асуул яригадаад байгаа байхгүй юу бас тийм. Таны яриа чинь ер нь бидэрт хамаарахгүй бас эмэгтэйчүүд бас сонсох хэрэгтэй юм биш. Ер нь бол тестостерон ч бас эмэгтэй хүнээс байгаа шүү дээ. Эмэгтэй хүний тэр бэлгийн дуршилчин бас тестостеронтой хамааралтай. Тэгэхээр манай дээр ингээд зарим орчинд орж идэг юм. Би ингээд тестостерон гэсгээл их нэртэй унтмаар ихнэр үсгүй шүү дээ. Би одоо тэг яах юм бэ гэдэг. Тэгвэл манай эхнэр чинь тестостерон даавар унтсан байхгүй да. Эхнэр чинь тестостерон даавар яагаад ажиллахгүй байгааг л шалтгааны болно тий. Нэгдүгürt холестерин муу гэж одоо сүүлийн үед холестерингүй хоол идэл баахан гурил боо идчихтэй. Баахан транс тус идчихтэй. За нэгдүгürt нөгөө чанартай холестерин байхгүй. Хоёрдугürt уур хэрэгтэй. Гуравдугürt төмөр хэрэгтэй. Д витамин хэрэгтэй. Тэгтэл одоо их эмэгтэйчүүд одоо нөгөө төмрийн нутагтай яваад байдаг.
төмрийн дутагтаа явж байгаа нөгөө оншилдгүй мэддэггүй. Саяхан нэг эмэгтэй орж ирсэн л дээ. Ингээд нөхдөөгөө бильярдчанд ороод ирсэн чинь ингээд үрсээд идэг юус болдгоо. Тэнгүүл нөгөө эмэгтэйчний эмчнэр имжлээд байгаа юм байна л да. Баахан амтуудгүй болголоо. Сүүлдээ барахгүй болоод ирэх нь ерөн танаа нөхөрчл ноото юм байна. Маа наад нөхөртөө амтуудгүй болгоо. Баахан амтууд бичиж өгсөн. Нөгөө нөхөр нь ман дээр ирж шинэлгээ өгсөн чинь зүг зүгээр. Ямарч бэлгэн зүүн өвчин байхгүй, ямарч хүрсэл байхгүй. Тэнгүүт л нөгөө анхаарлаа ихнэрлүү шилжүүлж байгаа. За, нэгдүгээр таны пүүсийг тоолоодох юм да гэл. Уг нь бол пүүс ч юм бол минутанд 60 байдаг шүү дээ. 60-аас 70-ын хооронд сатурац нь 98 99% байждаг. Тэгтэл нөгөө эхнэрийнх нь пүүс нь 90 100-аар явж. Тэгээ тэр маань бол ерөөхдөө бол эмэгтэй хүн одоо хүчилдөрвчийн дутагталд орж байна гэсэн тохио байхгүй юу? Тэгэхээр хүчилдөрвчийн дутагталд ороход хамгийн одоо анхны шалтгаан бол мэдээж төмрийн дутагтал цус багтал. Тэгээ эхнэр нь угаасаа төмөр дутагталтай юу гэж асуувал тийм ээ гэж. Гэхдээ төмөр дутагталтай юм бол та яаж тэ ерөөхдөө бол энэ дааврын тогтолцоо хийм байх гэдэг юм. Тэр чинь бол болцоогүй шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар таны дархлаа чинь ерөөсөө шууд төмрөөр ажилладаг байхгүй юу? Юу дархлааны эсүүд нэг нян очоод бариад устгалаа төмрийг ашиглаж ингэж хайлуулж устгадаг. Төмөргүй дархлааны тогтолцоо ажилладаг. Төмрийн дутагталтай байхад сонирхолтой бас таралт үүсээд идэг. Тэгээд инсулин даавар гисчдэг. Тэгээд инсулин даавар гэсгээр энэ хурууны үеинүүд ингэ харлаад идэг. Гэтэл эхнэрийнх нь хурууны үеинүүд харалцсан. Таны энэ хурууны үеинүүд чинь харалцсан биш та харж байна уу? Та чиний инсулин ихсгээд нь штэ. Тэгэхээр инсулин ихсэн үед угаасаа таны дааврууд ч ажиллахгүй танд угаасаа таргалт үүснэ. Тэгэд ирсэн инсулин ихсдэг хоол идэж байгаа үед бол танд угаасаа мөөнцөр үүснэ. Мөөнцөр маань үргэлжлэл үүсгэнэ гэдэг. Тэгээ хурууг нь ярьж чи өмнөний хуруунууд ингэж ховлтой болсон шүү дээ. Тэгэхэд энэ төмөр дутагдлын үе дээр энэ хуруун дээр хонхоогод идэг. Гэдэг энэ Улаанбаатарын зам шиг үлждэг. Койл хийснээр л Улаанбаатарын зам. Тэгэл ерөөхдөө бол тэр хүнийг зүгээр шинэлгээ авахгүйгээр хараад шууд онцлохоор байхгүй юм. Эмэгтэй хүний чинь тэгэл төмөр унахаар үс нь унчна гэдэггүй. Та нөгөө миний асуултыг нөгөө орхичлоо. Нөгөө Орос руу яваад штэ нөгөө манай зарим эрчүүд чинь Иркутск дулаан удлаадаа жинхэнэ гоё болоход ингээд тийш очдөг. Техникийн үедээ гоё байдаг юм уу муухай байдаг юм уу? Ер нь тэр нь зөв үү буруу юу? Хэмжээнд дээр битгий анхаарал хандуулаач л гэдэгхгүй. За бэлэг эртэн за нэг стандарт хэмжээ угаасан байгаа шүү дээ. Тэгээд тэр стандарт хэмжээнээс том байлаа. Тэгтэл нөгөө нөхөр нь босгүй хахаар тэрний хэрэг юу вэ тий? Тэр чинь зүгээр зүлэг услах шланглтуудыг болчих жоохоо. Тэр маань ерөөхдөө бол одоо жижигхэн ч гэсэн ингээд чанартай юм хатуу босдог байх нь хамгийн чухал. Нөгөө манайхан тий өвчөрдөг. Тэгтэл манайхан нөгөө чанар ерөөсөө ярьдаг. Тэр хатуу зүйлийг яаж мэддэг? Одоо хамгийн гоё хатуу нь ямар хатуу байх вэ? Одоо няслал үзэх хэрэгтэй тань тий. Дүнг гээл дуурж логоо гэдэг. Нөгөөхөө ингээд няслах нь шүү дээ. Пял гэдэг дуурал болохоо байж так гэдэг дуурал болж байгаа. Яг за. Нөгөөх нь одоо ингээл толцгоноод их юм бол ерөндөг байл. Үнэ дуурахгүй шүү дээ. Чи яг энэ ширээ шиг дуурах юм байна тий. Гөөж гатуу юм яа дуурах тий. За. Тухаар л юм ингээд баримжаалаад байхгүй. Дух шиг гээл. Ийм хатуу. Хурууны юм чи хумс чи өвддөг л заяа. Өвдөж юм тийм хамрын тий хамар шиг юм хатуу байна. За ингээд хонхоод их юм бол ер нь хэцүү. Чи нэг нясалж үзсэн үү? Миний одоо хуруу өвдөд өвдөөсөө үзээд байж өөрөө хуруу өвдөх хуруу духлын чи хуруу амар л хатуу байна. За энэ гоо бол сайн байгаа юм. биш Тэрэ гэр хуруу тэр мод шиг байна. Тий. Яг энэ бид яг эмч хүн гэд би бол эмч хүнээр бол хариуцлагатай байх хэрэгтэй тий. Бид нэр яг өнөөдөр зүгээр хоол идэж жоохон маазарж байгаа болохоор бас дараад нь яа энэ эмч чинь одоо юу гэдэг духны яс шиг хатуу байх хэрэгтэй гэж нөгөө их Монголын ихэнх хэрэгтэй хүмүүс ер нь тань дээр гүйж ирэх нь шүү дээ гомдлоод юу яриад байгаа юм бэ. Тэгэхээр яг тэр бол яг л хүн одоо юу гэдэг тэр нь миний бодлоор үн таньтай санаа нэгж байна. Том хэмжээ нь хамаа байхгүй. Тэрийг яаж зөв ашиглаж сурах уу гэдэг нь бас л эрх хэрэгтэй хүний авьяас юм шиг байгаа шүү дээ. Тийм үү? Чи яг төрөө булчирхаа чинь яг нөгөө шодоотойгоо холбоотой болохоор чи бол шодооны сэдвүүнд оруулаад байна л да. Яг би болохоор яг тэр төрөө булчирхааны л учрыг л олчмаар санагдаад. Одоо чи томорж ирнэ гэж шүү дээ. 45 наснаас хойш томордог юм байна тийм үү? Томрох тенденцтэй болчихдог юм байна тийм үү? Одоо томорчлохоор ямар үр дагавар хүнд яаж мэддэг? Төрөө булчирхааны хэмжээ гэдэг маань хамгийн гол манай эхоны эмчнэр сантиметр кубээр гаргаж өгсөн байхгүй юу? Эсвэл нөгөө граммаар өгсөн ч болно. Эсвэл миллилитрээр өгсөн ч болно. Энд нэг тодорхой хэмжээний эзлэхүүн яриад байгаа. Гэтэл нөгөө манай эхоны эмчнэр маань тэдэн сантиметрийг харьцах нь тэдэн сантиметр гэдэг ийм бүр тоонууд тавьчихаар ер нь хүн ойлгохыг хэцүү юм болгочихно. Тэгтэл ерөөхдөө бол нэг 20 г байх хэрэгтэй байхгүй. 20 г гэхэр чинь хүмүүсийн нүдэнд буугаад ирнэ шүү дээ.
Тийм. Тэгсэн чинь дөрвөж хаан томорцсон байх юм бол 40 г, 60 г болоод ирдэг. Тэгвэл эзлэхүүнээр томорхоор яад юм хэрэг нөгөө төрөвч хаан дундуур чинь шээсэн сүг явж байгаа. Тийм, шээсэн үрийн сүг. Тийм. Тэгэхээр тэр эргэн тойронд нөгөө арт нэг болчин байгаа юм чинь гадагшаага тэлхэд бас хэцүү. Тэгэхээр нөгөө голд нь байгаа шээсэн сүгээ очиод ингээд базаа ичдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань нэг дөрөв одоо шээж чадах байдаг. Одоо ингээл 0 руу ороод бийцэх гэсэн чинь ингээл тийм байдаг. Настай хүмүүс тэгдэг тийм. Хүлээгээл энэ дүүлээл энэ. Тэгэл ерөөхдөө бол одоо нэг 20 секунд дотор шэгээл гарчих юм биш юм ингээл минут зогсоо бол энэ 2 минут зогсоо бол энэ. Одоо ингээд зарим тохиолдолд ингээд одоо төрөвч хаан нэг томроогүй байсан хэрнээ. Жишээлбэл сүв рүүгээ ингээд томорчдөг. Дотгошоогоо. Тийм дотгошоогоо. Тэгэх юм бол одоо тэр хүн чинь одоо нэг дурангийн эмсэлт хийгээд тэр садаа болж байгаа хэсгийг ингээд өргөндөөд ухаан авчдаг. Айгу хэлбэр өмсөл байгаа шүү дээ. Гэтэл зарим хүмүүсийн болохоор ч юм бол өөр тишээ томроо авчдаг тийм гадагшаага. Тэгэхээр нөгөө хүний одоо амьдралын чанар манар шээж мэхэд нэг нөлөөлдөг. Тэгэхээр тэрнийг бол ерөөсөө нэг тийм яаралтай мэсэл ерөөсөө ярьдгүй. Тэгэхээр энэ томрохоос гадна нөгөө шинж тэмдэг чулуугаад идэг. Одоо ингээ хавар олчхоор манай эрчүүд чинь цуглаад одоо нөгөө адууны засаа эдийгээл одоо манай эдийн найзууд яваад байна л да. Нөгөө түүхий адууны засаа гэж чинь ингээд адууг чинь засдаг штэ тий. Тэгээ түүхийгээр нь ингээд идээд араас нэг 50 г марам татаад идэг. Тэр юу н сайн уу? Ер нь бол ингээд бус орнуудад бас ингээд нэг тиймэрхүү хүмүүс байдаг. Тэ одоо ингээд засаа масаа юм шишдэн идэх гэдэг. Хамгийн гол нь яагаад энэ уламжлал үүсэх юм бол гэсэн асуулт гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол энэ чинь яг одооны үе биш те. Бүүр дээр хэдэн 100 мянган жилийн өмнөх юм ярих гэдэг шүү дээ. Соёл заншлын юм байна шүү дээ. Тэрнээс яг тэр одоо шинжлэх ухааны ч юм уу одоо тэр чинь нэг удаа идлээгээд ер нь тийм юм баймааргүй. Би бол нэг тийм итгэдэг юм аа. Гэхдээ яг та нөгөө тэрэнд ч юм бол тестостерон үүдэлж байгаа. Гэхдээ тэр чинь бол одоо энэ чинь шүнжин хэдэн цагаар үүдэлж тодорхой хэмжээний үүдэлж байгаа шүү дээ. Яг тэр дороо бол тэр чинь бол мэдээж жоохон байгаа. Тэгэхээр тэрнийг авлаа гэд дээрс нь бослогчих юм бол угаасаа тэр нь задарчин. Яг тэр нэг сайхан уургийн хоол болж байгаа. Тийм сайхан. Магадгүй санаад байгаа юм ч бас сэтгэлээр шүү дээ тий. Санаад байгаа өнөө өрөөч нэр амар дэвхрэх юм билүү бас тий. Тэгвэл өөр нь хүн өөртөө итгэлтэй болж ийл гэсэн үг шүү дээ. Тан дээр өөр нь бид хэдээс очиж тэр тестостерон давраа хэр байгаа сайн муугаа гэхлээр шинжлүүлээ. Тэгээ нөгөө нэг акт би тэгээд намайг тий битгий намайг чирээдээ гэдэг шиг ярьж штэ. Ер нь одоо та бас сонирхоод очиж байхгүй. Та заавал л штэ. Заавал би сайн маань гэд муудахаар очдөг ш. Эрүүл байгаа ч гэсэндээ очиж юу н үзүүлж явах хэрэгтэй юм бэл. Би бол Ариун баяр дээр ерөнхийдөө нэг 2 жил нэг удаа очичоод байгаа. Нэг муудаад очичоод байгаа даа ш. Ер нь очиж үзүүлэх хэрэгтэй юм байна. Би нэг найзаагаа нэг Ариун баяр руу бас явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь надад хэлсэн. Тэр Ариун баяр дээр очиж өстө өхөнгөө алдсан. Нөгөө нэг ингээ хороо хийж жагаад эргүүлээд тэн дээр өстө амар өвдөд бөксөр хийдэг штэ. Тэгээд ингээ эргүүлээл тэгэж гарах юм тийм шаардлага байгаа юм уу? Тэр ямар учиртай. Яг та одоо нөгөө шинжлэх ухаан ангахын чинь дотроо усч бол ингээ хагаралтай байгаа л доо. Зарим эмчнэр сүүлийн эмчнэр болохоор ч бол зүгээр шинжилгээг нь хараад шинжилгээг нь харж байгаа юм том бичгөөл ингээ хүн ингэж имжлэнэ гэсэн тим тактик руу орсон. За баг нөгөө хүнтэйгээ ярих чихгүй. За та шинжилгээ аваад зургийг аваад за энэ харж байгаа маа эмчилгээ. Цаасаа хараад явчих. Цаасаа хараад явчихна. Нөгөө талын эмчнэр нь болохоор ч бол нөгөө хүнтэйгээ ерөөсөө уулзч ярилцдаг. За энэ хүмүүс маань яг юу хүсээд энэ ямар бодолтой байна те юу нь өвдөд байгаа юм. Тэгэхэд юугаа эмчлээд ямар болохыг хүсээд байгаа юм. Тэгээд нөгөө хүнийгээ ингээд ингээд ерөөхдөө хардаг те. За жишээл одоо энэ үүсч одоо өгчлэнүүд болохоор ч юм бол бас өөр юм заадаг байхгүй. Одоо зарим хүмүүсийн өвчлөө ингээ явждаг. За. Тийм босоо. Тэр чинь нөгөө өсөлтийн дааврын дутагдлын үед ийм босоо хөвчлэн гарч ирдэг. Тэр чинь хүмүүсийг хараад ингээ оншилж чаддаг байхгүй юу? За тэгэл түрүүн өсөн шүү дээ. Ингээ хурууг нь хараад за энэ дээр нөгөө харалт байна уугүй юу? Хумсыг нь хараад нөгөө хонхорхоо байна уу? Цагаан толб байна уу гэсгээл. Тэгэл пүүсийг барьж үзээл, зүрхийн чагнаал. Хуучны эмчнэр чинь болохоор ч бол баг л те шээс мисийн үнэрлэлээ л те. Айгүй бол нэг ийм асуудалтай байна гэж баг шинжилгээгүүгээр гадарладаг тийм. Зөвөр л өвчнийхөө өрөөнд орж ирэнгүүтэл үнэрээр нь за энэ хүн дээр ийм асуудал байна шүү гэл. Өөр л нөгөө өвчтөйгөө тулж харьцдаг нэг тийм эмчнэр байгаа даа. Яг нэг уламжлалт стандарттай. Нөгөөх нь одоо орчин үежсэн. Шууд ингээл онлайнаар шинжилгээнүүд нь хараад дэгдэг бичээл нөө хүнийхэн цариг чарахгүйгээр тэгээд ингээд эмчнэр хоёр хуваагдсан. Тэгэхээр одоо энэний аль нь зөв бэ гэсэн ерөөд асуулт гарч ирдэг юм л та.
Тэгэхээр одоо сүүлийн үед нэг аппликейшн гараад ирсэн. Уцаараа нөгөө эмчнэр шууд онлайнаар ингээл зөвлөгөө өгүүлээд. Тэгэхээр энэ дээр болохоор ч бас нэг сайн талч бий бас муу талч бас байгаа юм. Ерөнхийдөө нөгөө ингээд яагаад хуруугаар үзэх хэрэгтэй юм бэ гэвэл за нэгдүгээр нөгөө хүн чинь одоо ингээд хуруугаар оруулахад цагаан мах нэрсэн байна шүү дээ. Тэгэл тэр чинь бол шууд ихний онш тавьчих шүү дээ. За цагаан мах ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол шулуун эзэн дотор янз бүрийн ургацэг мөхцөг судасны зангилаа явж байгаа. Бас л хуруугаар тэмдрээ үзэж байгаа. Тэгээд нөгөө түрүү уучхын тэмдрээд энэ том жижиг юм гэж юм бол хуруугаар баримжаа авчих шүү дээ тийм. Ийм жижиг юм байна уу, энэ том юм байна уу гэж юм бол. Тэгээд дээрээс нь тэмдэрэхээр энэ зөөлнө үү, хатуу гэдэг чинь бас баримжаа авчих. Дээрээс нөгөө хүн чинь ингээд массаж хийхэд зарим хүмүүс нь өвдөггүй. Тэр чинь бас нэг онш болчихсон. Өвдөд их юм бол за энэ хүн дээр одоо тийм тестостеронын асуудал байна гэж шууд үзчихсэн. Тэгээ нөгөө түрүүчхан шүүрлэн их гарч нүү, баг гарч нүү, өнгө нь өөр байна уу, тунцтай тунцгүй. Тэр бүгдийг эргээд хараад байдаг. Тэгэхээр ч нөгөө манайхан болохоор ч зүгээр л нэг юм цаас гаргаж өгөх гэдэг байхгүй. Энэ ч тиймэрхүү юм ихэд идэг. Түрүүчхан шүүрлийн гаргаж ирээд шинжилээд за таны одоо шүүрэл дотор чинь ийм юм байна. Таны түрүүчхан ингэж ажиллаж байна. Нян мөөзрийн юм хүн байна гэж гаргаж өгдөг. Тэгэхээр тэр маань болохоор ч бол ер нь яг нөгөө классик стандарт яваад байгаа учраас ер нь нэлээд хугацаа авдаг. За хэрэггүйтлээ дараагийн асуудал нь болохоор ч нөгөө өвчтөнд ярилцсан шүү дээ. Та хідэн цагт унтж, нарь хууж нүү, тамхи татж нүү, машин барьдгүү, ажлын сууддгүү, дугуй ундгүү, ямар их биеийн эзэдмийн ууж байна, ямар хоол иж. Ерөнхийдөө бол энэ хоолн дээр ерөнхийдөө нэлээд болж байна. Тэгэл ерөнхийдөө би ч нэг энэ хоолны талаар нөгөө тооч нартай ярилцах айгу дуртай байдаг. Одоо энэ маандар нэг юм хүн байгаа байхгүй. Төрөвчхээ ингээд массаж хийсэн зүгээр идээ ингээд сарах гэл гардаг. Яа умаа. Шалтгаан юу вэ гэсэн чинь нөгөө шулуун гэсний нөгөө парапрактик гэдэг. Тийм парапрактик. Тэрнээс нянгууд нь дамжиж ордог учраас үүсгээд байдаг. Тэгэхээр ч нөгөө эргэн тойрны одоо эрхтнүүд нь өвчтэй байхаар тийм асуудал үүсгээд байдаг. Логикоор ингээд бодохлоор манай монголчууд ч их завил суудаг штэ. Тэгэхгүй дээр үеийн ирчүүд ямар байсан өнөөдрийнх биднэрт дордсон юм уу, сайжирсан юм уу гэдэг их. Тэгэхээр дээр үед болохоор за ястай яг л ийм л хоол иддэг байсан. Тийм. Ийм л хоол иддэг байсан. Бүх юм нь одоо натуралны хоол. Хөдөлгөөнтэй байсан. За суудаг юм зөвхөн имэйл байсан уу? Тэ морь одоо унаанд имэйл байсан. Тэгэхээр чи босоогоор явна хөл чанга байх хэвээр, сууж явах хэвээр. Тэгэхээр чи тэр хавьда бүх юмны идэвхтэй явуулж байна. Манай ангийн нэг найз ярьдаг байхгүй. Ингээ баг бахта юмны учир мэдэхгүй. Тэгэл эмээ үгэнд оч хонж исэн юм байл да. Тэгсэн чил шүн эмээ нь уйлал ах шиг байна гин. Тэгсэн чи яаж байгаа юм бол тоо гэл өрөөлөө ингээл мөлхөөл очсон чинь манай өвөө эмээ гэстэ зодж гин. Тэгээ одоо ингээ эрг тэр үеийг бодоход бол тэр эмээ өвөө эмээ хоёр 70 нас гарцсан юм байна. Үгүй эмээ нэг 50 авчин өвөө нь бол ер нь 70 өгч байгаа юм байсан байхгүй. Тэгээ одоо ч бид нар тэгж ярьдаг. Чи тэрийгээ дахиад нэг яриад тахтаа гэл бүрэн ингээ яриан зуг бол. Тэгээ бодоод тахад бол тэгээ одоо дээр гэрүүлүүд чинь ер нь 10 хүүхэдтэй зөндөө байгаа шүү дээ тий. Тэгээд чи ингээд хүүхдүүд нь бол ингээд 100 цаа явуулсан. Манай эмээгчд 50-д төрж ирсэн шиг харагдаад байна. 50-д хүмүүс таныг ер нь байж байгаа загны шүү. Яаж байгаа. Яагаад одоо 50-д эмээ гэдэг юм бэ? Биш ээ. Тэр үеийн эмээг ярьж тэр хүүхдүүд. Тэр үед. Тэгэхээр бид нар дээр үеийн ирчүүдээс бид нар өнөөдөр юугаар дордсон уу, сайжирсан уу гэдгийг л одоо энэ талаар ямар таамаг байд юм бол. Би зүгээр ингээд идчихсэн, амьдарч исэн арга хэлбэр тий айгүй хөдөлгөөнтэй байсан байна. Яг агаар амьдрын нөхцөл хүнд байсан ч гэсэн. Гэхдээ идэж байгаа хоол нь ер нь бол одоо бидний яриад байгаа хоол байсан юм байна. Тэгээ мацаг их барьдаг. Тэр болгон дандаа үргэлж мах бас гөвөд идэггүй шүү дээ. Амардаг, амраад. Монхор киноны өвөө эмээ хоёр чинь өвөө нь тухайн үед 44 настай, эмээ нь 52 настай байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чинь бас залуудаа 20-д харахад чинь 50-тай хүн гэхээр нэг 90 өвдөг нийлцэн хүн л боддог байсан байхгүй. Бид нар тэр үеийн концепт одоо харддаг нь байсан. Тэгэхээр яг тэр хүмүүс чинь царай зүсэн тийм байсан ч гэсэн өмсөж байгаа байж байгаа тийм байсан ч гэсэн дотор хүний эрүүл тий сэтгэл зүй тэр чанар сайн байсан. Одоо биднээс ирэхэд 90-ад оноос хойш л ер нь огцсон нэг эрүүл мэндийн уруудл тэр нь явагдаад байна. За одоо яг төрөө булчирхаан эрүүл байлгахад ямар хоол сайн бэ? Одоо та бол одоо нэг далайн хоол авчирчаад энэ нь сайхан байна л да. Гэхдээ далайн орны хүмүүс чинь лаг байдаг тий далайн хоолны гэдэг юм шиг ойлголт төрүүлэх гэдэг нь шүү дээ. Би бол энд бол эсрэг байгаа байхгүй. Энэ бол гоё байна. Хоол сайхан байлаа. Гэхдээ энэ бол төрөө булчирхааныг сайн байлгахын шалтгаан биш ээ гэж би үздэг байгаа байхгүй. Тэгэхээр та одоо жишээлбэл төрөө булчирхаанд ийм хоол одоо ийм жорууд сайн гэд хэлчихээ зөвлөчих юм байна. Гэхдээ нөгөө төрөө булчирхаан гэхгүйгээр шууд тестостерон руу орох байхгүй. Яг бол тестостерон сайн биш төрөө булчирхаан сайн байна л гэсэн асуулт яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр тестостерон ихсхийн тулд ямар сайн
хоол сайн байдаг л мэрэгдэж байна. Уурагтай. Тэнгүүт л ерөөд бол нөгөө гурван юм яригддаг байхгүй юу? Түрүүнсэн шүү дээ. Тестостерон ч өөрөө холестерол. Тэгэхээр биднээс ерөөд бол тэр холестерол ч юм бол огт муу юм биш ээ. Тэрнийг эднэ. Хоёрдугаар төмөр. Төмөр гожиж зайшгүй тэр даавар үүрчдэг. Гэтэл нөгөө биднээс чинь төмөрийн гол их үсэр маань нөгөө мах байгаад байдаг. Тэгээд дараагийн зүйл нь болохоор ч юм бол нөгөө энэ уурга. Өөрөөр хэлбэл биднээс эндээсээ ер нь нэлээд хэрэгцээтэй юм ер нь авчаад байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ маань биднээсээ ерөөхдөө бид хэр сайн шингэж ийна гэдэг асуудал сүүлийн үед яригддаг байна. Тэгэл хүмүүсээс асуухаар хоолоо идэж чинь үгээр идэж байгаа, мах идэж чинь үгээр идэж чинь. Гэхдээ таны шингэн дээр яагаад энэ махнаас авдаг B12 байхгүй, төмөр байхгүй, уурга байхгүй байгаа юм бэ гэсэн асуулт яригддаг. Тэгэхэд идээд бист амар иддэг шийдэл гэдэг. Тэгэхээр одоо энийгээ нөгөө шингээж авдаг хамгийн гол хэрэгтэй маань нөгөө нарийн гидс байдаг. Манайхан дандаа л ходоод яриаддаг. Ерөөсөө нөгөө нарийн гидс ярьдаг. Би одоо нэг помидор тарьж байгаа байхгүй юу? За. Помидор тариад помидор яг байгалийн аргаар яг аюул агаар дээр увсад тарьж байгаа шүү дээ. 1300 км-ийн цаана яг мөнчгөрөөр нь хэрвээ энэ ургац ингээд тэсээ гардаг юм бол энэ сайн юм болно гэсэн үгнээс. Тэгээ помидор тарих шалтгаан юу гэхээр нөгөө помидорын нөгөө доктор Уильямс Ли гэдэг одоо мундаг тим одоо өөрөө яг нөгөө им судлаач хүн баггүй. Одоо зарим хүнснүүд имнээс илүү үйлчлэгтэй байна гэдэг юм дээр помидор айгүй олон юм дээр илүү гарсан баггүй. Тэгэхэд одоо помидор нь 40% байлаа гэж бодоход одоо сайжруулдаг байхад нөгөө юм нь 20% байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нар помидор сонгосон бол айгүй баярлаад байгаа байхгүй. Тэн дээр юу гэдэг вэ? Лейкопин гэж бодож байдаг юм байна. Би лейкопиныг би бол яг урд нөгөө цус төлжүүлэх тэгээ дээрээс нөгөө өрөвсөл дарах гэдэг юугээр ер нь илүү алдартай тийм судалгаа гэж бодож ирсэн чинь лейкопин чинь одоо яг тэр нөгөө ялангуяа түрүү булчирхайг томорцсон үед бол тэрийг буцаад багасгахад айгүй сайн юм байна. Тэгээ тэн дээр бол айгүй олон судалгаанууд байдаг юм байна. Тэгээ тэн дээр харин тэгээ би бодсноо ер нь би помидор тарьж байгаа нь их зөв юм байна. Тэгээ би ямар сая Дон Томато гэдэг ресторан нээсэн байхгүй. Тэр бол яадаг вэ? Ер нь голдуу помидорн дээр өөрийн гэсэн томатороо жуус хийн, соус хийн, одоо рамен хийн, пиццага хийн. Тэгээ яг тэгээ бодоод байсан чинь би зөв юм хийгээд байгаа юм байна. Бас ирчүүд хэрэгтэй юм хийгээд байгаа юм гэж боддог байхгүй. Лейкопин гэж үстэй айгүй мундаг юм байна. Одоо сав помидорд байдаг бас юу байдаг юм байна. Систестерон гэдэг бета тестостерон гэдэг сав помидор гэдэг нэг ургамалд байдаг. Тэр нөхөр чинь лейкопинээс доор орж байгаа байхгүй. Эрүүл мэндийн болон хоолны босрлыг ингээд холж гоод хүмүүстээс хүрмээр байгаа байхгүй. Хамгийн гол ангаахын сургуульд тийм заадаггүй юм байдаг юм. Одоо саяханаас л нэг nutrition юуны тал дээр нэг кафедр нэг потог ордог болсон ч юм тийм их юм ярьж илээ. Юу дэлхийд дээр байдаг юм байна. Саяханаас л ер нь ойлгомжтой болж байна. Эртний хүмүүс өнөөдрийн хүмүүс бид нэр дордсон уу сайсан уу гэдэг дээр цайр гэдэг чинь ер нь төрүүлж хамгийн их байд юм шүү дээ тунгаараа. Процент тэр. Тэг чин цайр хамгийн их байдаг юм чи мах байхгүй. Бидний иддэг мах. Улаан одоо red meat гэдэг байхгүй. Red meat дотор тэжээсэн мах биш, бэлчээр мах. Ургамал дотор бол тэгээ зөндөө байгаа л да тэр нөгөө ям зүрх seed meat өөрөс сарууд. Гэхдээ бол хамгийн өндөр мах нь үүд юм шүү дээ. Тэгээ чи сая түрүү энийг яриад унлаа шүү дээ. Энэ бол йод та. Йод бол аягүй сайн. Бас йод үнэхээр чухал. Одоо жишээл би энэ Оросын нөгөө онкологийн Петров Ленинградын юуны Петровын нэрмжит онкологи институт гэж байдаг байхгүй. Тэрний доктор Беспалов гэдэг манай йодын төсөл дээр ажилладаг байхгүй. Тэгээ бид нар тэр органик йод, био йодын юу тэр судалгаан тэр юун дээр манай нөхөр юу имжилдэг вэ гэхээр түрүү булчирхай гиперплазия тэгээд ранний стадий гэж байгаа. Тэгээд хөхний хавтар. Энэ хоёр дээр бол өстөд йод манай тэр йод бол өндөр тунгаар хэрэглэхэд бол 70%. Манай хөдөөнийхэн бол одоо ялангуяа яг цэвэр байгаль дээр хөдөлж одоо морь малтай тийм байха болчихсон шүү. Нөхдүүд тэднийх одоо жишээлбэл би сайн байх болов гэж бодоод байна. Тийм байха болчихсон шүү. Ялангуяа цэхэл унжийн, арь хуужийн, тамхи татчихжийн, нөгөө чихэр идчихжийн, боорцог идчихжийн. Нөгөө гой хүүхнүүд чинь манай хөдөөний малчин адуучин залуучуудтай суугаад байна гэдэг. Би бас тийм болов гэж боддог. Үннөө тэр. Тэр зүгээр тийм кейсүүд л харин хармаар байна. Домог ер нь домог ярих бол гоё шүү дээ. Домог юм бай тэр. Домог бол айгүй тийм их юм байна. Үнэхээр тэр хүсэж байгаа юм хармаар байгаа байхгүй. Үнэхээр тэр үлдсэн үү? Яг гоо Америкуудтай суудсан манай Монгол залуу. Тэгээ орон төгсөө чи Япон яваад нэг удаа болохгүй шин. Тэрийг буруу ярьж. Тэгээ ихнэртэй асууд нь шүү дээ. Очиад тэгээд энэ ч одоо айхдаг юм байна. Тэгэл шалгачихсан юм гэдэг шиг. Гэтэл стром байхгүй хүн ч нөгөө нөхдөг унтдаг. Тэнгүүт нөхөр нь гомдоод гадуур явцтай гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ тийм ээ. Бас ер нь даавар муудад ирэхээр одоо энэ фэйсбүүкээс чинь нэг тийм 40-оос дээш насны 50-аас дээш насны эрчүүд нэг тийм
хүүхэн шиг болчоод ингээ хэр лам хийгээл гайл хэрүүлээ гэдэг яриад байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө юутэй төстэй байхгүй. Нөгөө эмэгтэй хүмүүс чинь нэг 40 гараад ирэхээр нөгөө менопауз гэсэн юм яриад байгаа шүү дээ, тийм. Тэрнтэй адилхан тэр дааврын өөрчлөлт тэр хүн дээр ингээд гараад эхэлж байгаа. Тэгэхээр зайлшгүй гарна үстэй ер нь бол нас явахлаар бол биднээс нөгөө тестостерон ингээд доктортой байгалийн физиологи одоо байгалийн жамаараа бол ер нь бол дааврын өөрчлөлт гарна шүү дээ, тийм үү? Хүний организм одоо жишээлбэл 25 настай хүний организм 50 настай хүний организм ондоош. Тэгэхээр тэрнүүд дааврын бүгд ерөөд унна. Гэхдээ тэрийг бол сэргийлж чадах ятгаараа 25 насны хэмжээд байлгаж болдог байх нь шүү дээ. Болсон. Тийм учраас ерөөхдөө бол 25 таад тестостерон шинжилгээ өгсөн дэрэг байхгүй. Бидний хувьд жишээлбэл хийх одоо ойр зүрийн одоо ямар дасгал байна. Ер нь бол шатаар алхах л аюу сан багтдаг. Шатаар хөл яриад байна. Болж игүүл тэгээд нөгөө шатаараа ингээд дэшээ доош яваад бол аюу сан. Лифт ашиглахгүй байсан. Лифт ашиглахгүй. За тэгээд дээрэс нь одоо нэг скват гэдэг нэг бос суудаг шүү дээ. Нэг цаг суулаа улаан цай бүкс ингээд өвдөл халаад эхэлнэ. За нэг 10 20 скват ихэд л ер нь бол ингээд цусны хэрэглэн сайжирч байна шүү дээ. Тэр ихэд бол хамгийн ингээл дасвал өөрөөр хэлбэл айгүй олон хүнд найдлага төрүүлж орохоор юм олж харлаа. Юу гэхээр тестостероны эмчилгээ хийж болох юм байна. Гэхдээ даавар эмчилгээ хийж болох юм байна. Хоол хүнсээр холбох юм байна. Амьдралын хэв маягаараа өөрчилж болох юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ юу гэдэг нь гэхээр ангаа ухааны миний ганц нэг хэцүү юу байдаг юм гэхээр нормал гэдэг юм би хүлээн зөвшөөрөх дургу байхгүй. Би оптимал байна. Би best top баймаар байна. Тэр бол нормал биш. Би энийгээ буцаад сэргээж болдог байх нэ гэдэг юм чинь одоо танаас би мессеж оллоо. Мөн өөрөлдөл нэг нормал топ байя. Оптимал байя гэдэг байхгүй юу? Бас нэг зовлонтой асуудал байна. Үгүй юм ямар зовлонтой. Хэмжээ сайн. Бүхэмээ сайн байдаг мөртлөө штэ. Богинохын хугацаанд одоо тавьчихдаг асуудал байна штэ. Төргөн дуур тавьчихдаг. Тэгэхээр нөгөө төргөн дуур тавилт төр нэг юм тодорхойлт байдаг. Хэрвээ минутаас дотгошвол альбисор төрөн дуур тавилт гэдэг онш тэрнэ гэдэг. Тэр яалчгүй секундээр ярддаг иргэдэд хүмүүс байдаг. Гэтэ тэрнийг хоёр хуваачдаг байхгүй юу? Нэг нь төрөлхийн, нэг нь олдмол. Төрөлхийн маань ерөөдөө маш ховор. Өөрөөр хэлбэл нөгөө тухайн тэр шодооны мэдрэлжүүлэлт нэр ер нь нэлээд асуудалтай. Бараг л салхи хүлээхэд л ингээ мэдэрч гээд. Хэд мэдрэг. Тийм мэдрэг хүмүүс. Ихэвчлэн нөгөө хүмүүс маань яадаг гэхээр бол нөгөө олдмолууд хүмүүс байгаа шүү дээ. Олдмол гэдэг маань зүг зүгээр байснаа ингээ явандаа 10 минут байснаа 5 минут болоод 3 минут болоод ингээл түргсээд байгаа. Тэр маань хөвчлэн нөгөө бага арцны үргэлжлэлтийг холбоотой байдаг. Өөрөлдөө төрөв уучхаа үргэлжлүүлчих хэрэг нь бол нөгөө төрөв уучхаа үргэлжлэл маань тэр ойрсонд явж байгаа мэдрэлийг авч цочроо гачдаг. Тэгэхээр тэр маань айгу түргэн дур захад нөлөөчдөг. Тэгээ манан дээр ер нь хөвчлэн одоо ингээл төрөв уучхаа үргэлжлэлтэй хүмүүс явждаг. Төрөв уучхаа үргэлжлэлийн нэмжлээд өгөхөөр ер нь гайгүй болчиход байдаг. Тэгээд энийг эмчлэхгүй болоо сүүлдээ сэтгэл санаанандаа болоо сэтгэл санаа нь буцаад эргээд нөгөөдгийг бүр ингээд үхлийн тойрог гэдэг чинь ер нь бол одоо сэтгэл санаа гэдэг бол одоо эрчүүд төр нь аюул чухал л та. Яагаад нөгөө психосоматик гэсэн асуудал байгаа. Өөрөлд биднээсээ сэтгэл зүйн асуудал маань биений өвчлөл үүсгэж байдаг. Жишээл одоо таны эртэн жижигхэн байна ингээл эхнэр нь өдөр болгон хийгээд их юм бол хилээд байгаа тэр хүнийг босгоо болчихно. Тийм учраас биднээс ерөөхдөө бол тэр эртний хэмжээ ерөөсөө ярьдаг байхгүй дургу. Өөрөөр нөгөө хүмүүс сэтгэл зүйн дарамтанд оруулдаг. Одоо жижигэн ч гэсэн тэгэл их нэрээ жаргаагаад хүүхд хийгээ явуучих бол тэгэл болоо шүү дээ. Тэр өөр ямар хэрэгтэй тий. Тийм учраас ерөөхдөө бол сэтгэл ханамжийн асуудал маань ерөөхдөө бол аюул чухал байдаг. Бас тооны асуудал байна. Зарим нөхдүүд чинь ингээл домог ярдэ шүү дээ ирчүүд. Хаста би өчтөр хаста ингээл бараг шүнжэнгөө яагаад өглөө 5 дууссан 8 хийсэн мессежэр гэл ярьдаг тий. Зарим хүн бол одоо 1 2 хийдэг ч юм уу. 1 2 хийдэг ус чинь бас сэтгэл санаар унж байгаа шүү дээ. Одоо ингээ яадаг юм би 8 хийлээ гэл тэнгууд би тэгж хэлээгүй. Яаж өгөх вэ? Яаж ингэ шиг болно гэж өөргөө би голдог ч юм уу те. Эсвэл чи жишээлбэл одоо нэг 5 хийдэг хүн бас өөргөө голол за нэг 90 ингээ шиг те дорж шиг те 8 хий 9 хий гэдэг ч юм уу. Заавал одоо тэгж олон хийх ёстой юм уу? Хэд байх ёстой юм. Тийм. Тэрний болохоор чи ингэдэг нөгөө биднээс нөгөө типээр хуучдаг байхгүй юу? Сексийн хувьд бол ерөөд чадамж өндөртөө дуун зүрхийн сулвтар гэж хуучдаг. Тэгээ тэр нь төрөлхийн удамшлын. Тэгэхээр ерөөд төрөлхийн л одоо 8 хийдэг хүнтэй бол барьцаад ерөөс нэмэргүй. Шөндөө нэг хийчихэл эхнэрийн жаргалтай өөрөө жаргалтай байх юм бол тэгэл болоо тэрэн дээр бол нэмэлт шаардлагагүй л гэм яа. Тэр 8 хийх болцоотой. Болцоотой. Ерөөд бол тэр маань юунаас хамааралтай юм бэ гэхээр бол биднээс энэ тестостерон давар чинь нэгдүгürt ингээд эстер ингээ хүлээж одоо рецептор гэж юм байдаг. Тэгээд тэр рецептор нь болохоор ч юм бол урт бөөгн гэ янз бүр байдаг. Тэгэхээр ерөөхдөө бол тэр рецептор нь бөөгнөхөн байхаараа тэр тестостероныг илүү сайн мэдэрч илүү сайн ажилтдаг. Урт байхаараа арай сул ажиллаад байдаг.
Тэгэхээр буудлын зовлонтой юм шиг. Өөрөө 8 хийгэмнэр байдаг эмэгтэй нэг хийгээд болцоход байдаг бол там болох нь шүү дээ. Тийм там болж байна. Тэгэхээр ер нь хоорондоо ер нь аяндаа явцсан амьдралын төвчийн дунд ингээд хоорондоо тахирдаг болчтой юм шүү дээ. Тэгэхээр ерөөд нэг өөртөө адилхан темпийн хүнийг л ерөөд голох хэрэгтэй болох нь шүү дээ. Ингээл анх эхлээд гадныхан чинь учир зүгүүл ингээл одоо гэр бүл болохгүй эхлээд нэг хэсэг амьдрал 2 хоног партнер бол хамтран амьдрах чинь жил мэл ингээд хамт амьдрч идэг. Тэнгүүт л одоо сексийн удаа тохирохгүй ингээд тодорхой болчих шүү дээ. Тэгэл одоо нөгөө нөхөр нь шүнжин хийх гэдэг нэг эхнэр нь ядраад унтмаар байна. Нэг байх болдгүй маа гэл. Тэнгүүд л ерөөд ингээл салчих шүү дээ ойлгомжтой тий. Тэгэхээр ерөөд бол эсвэл эсрэгээр ч юм уу. Эсрэгээрээ байдаг ч юм уу. Бас нөгөө хар арьстай нөхдүүд ч юм уу тэр одоо Африк гаралтай эрчүүдийнх сайн гээл одоо зарим одоо тэр нөгөө рецепторын асуудал байхгүй юу тэр чинь. Зарим эмэгтэйчүүд чинь хар арьстай хүмүүстэй сууж шүү дээ. Европуудтэй сууж байна. Тэгээд одоо эрэгтэйгээд ч Азийнх одоо жишээл монголчууд муу өдр гэдэг ч юм уу. Тэрний хооронд одоо бас зөрчил гарах уу? Гэхдээ яг нөгөө саний л асуудал ерөнтэй байхгүй тий. Нөгөө хүний онцлог, үндэсний онцлог үе магадгүй бас. Яг эрэгтэй хувийн онцлог гэдэг чинь нөгөө эмэгтэй нь болохоор ч юм бол ингээд 7 мол 8 хийх генетиктэй байдаг, хийчмээр байдаг. Тэрэнд тохирсон хүн олдог байх нь шүү дээ. Тэнгүүд л 7 8 хийдэг хүнийг ингээд олчвол одоо ингээд цогцоо яваад байна л гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол одоо тэрнийгээ хамгийн гол ингээд хүн болгоноос урайлаад ах нь ч бол сонирхол утгагүй болчиход байна тийм. За өнөөдөр ер нь эмчигээ ер нь бит хоёр нь хоёр талаас нь нэлээд сайн одоо асууж байцааж иж ер нь нэлээд олон зүйлийг ойлгож авлаа. За ялангуяа одоо ирчүүд минь байна шүү дээ. Одоо энэ өөх төстэй адууныхаа мах энэ сайхан үхрийнхээ хавирга энэ сайхан махтай болоо сайн идчих хэвээр байна шүү. Хамгийн гол нь эргээ гоё шатаах хэрэгтэй байна гэж ойлголоо. Их чанартай одоо амьдралтай, чанартай нойртой, чанартай одоо тестостерон. Ерөөсөө чанарыг л хилээд байгаа юм байна шүү дээ. Чанар дээрс нь бас нэг арай нэг ухамсартай нэг асуудал байдаг шүү дээ. Смарт мэн юм. Чил одоо энэ бол нас хэрэгцээтэй гэдээ би нэг тэгээ бүгдийг идчих юм бол энэ чинь буцаагаад надад сүрэг асуулт агуулна шүү дээ. Хичнээн сайн уурга төмөр байсан ч гэсэн одоо туйшрах юм бол асуудалтай агуулна. Ирчүүдийн энэ ярьцлага маань одоо Алтан газар ресторан дээр боллоо. Одоо инхэд их баярлалаа. Одоо маш их зүйлийг бас одоо асуулаа гэж асуулаа. Баг би ярилцлах ер нь амьдралын багш болмоор байна шүү дээ. Инхээ маань одоо баг ярьцлах ажиллаа шүү дээ. Тэгээд шав болох хэрэгтэй. Багштай эмчтэй их баярлалаа тэгээд. Тийм уг нь болохоор сайхан танилцлаа. Тэгээд уг нь болохоор чи би өгнө хоол ярих гэжсэн өндөр. Ирчүүч бас аюу нэрлэх хүмүүс байдаг байхгүй юу ер нь бол. Ингээ нэг өөрөө нэг чаддаг царай гаргах гал те. Эсвэл одоо юу яадаг чи нэг өөртөө одоо ялангуяа сүүлийн ирчүүд аюу тийм өөртөө итгэлгүй болох юм гэх гээд. Тэгэхээр бас найдлага заримдаа алдад тасарчих гээд. Тэгэхээр түрүүчийн бидний ярьсан бол бид нар эрэгтэй хүнийг заавал тэр одоо юу гэдэг нь эр хүний перформанс гэх одоо чадал гэхээс илүү бас сэтгэхүй, амьдралын чанар энийг бүгдийг бол буцааж болдго юм байна. Одоо жишээл юу гэдэг нь нас явахлаар хүн ингээд жоохон дорооддог бол энэ бол нормал гэдэг биш. Энийг бас буцааж болдго юм байна. Энэ дээр арга байгаа юм байна. Тийм учраас бид нар өөрсдөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Хоол хүнсээс гадна бас мэрэгжлийн сайн эмнэлгүүд дээр сайн эмчээс сайн зөвлөгөө авч ер нь бол урдчилсан одоо юу гэдэг вэ? Эний чинь урдчилсан шинжилгээ гэдэг бол үзүүл. Тиймэрхүү юмыг бол хийх ёстой юм байна. Тэгэхээр тань дээр бол би яадаг ч бас явж очноо. Эмгэг чи хаана ямар эмнэлэг циркийн зурлал. Нөгөө пуучиндаа байгаа юм байна шүү дээ. Зөв. Улсын циркийн зүүн талд нөгөө пуучин манай. За аав нь бол одоо олон жил ажилласан. Хүү нь одоо яг энэ сайхан аавынхаа уламжлалыг сайхан мэрэгжлийг өвлөөд явж байгаа. Тэгээд ариун баяр эмчтэй баярлалаа. Тэгээ манай ирчүүд та бүхэн одоо яг энэ асуудлаар одоо зөвлөгөө авах юм бол бити онлайнаар энэ фэйсбүүкийн олон эмч нартай хандж яг бодтой одоо энэ ариун баяр эмчшээсээ уулзаад загнуулаад хуруугаараа үзүүлээд энэ үн чи ерөөсөө л хүний хараад ерөн шууд ерөнхийдөө онцлохоор одоо ийм мундаг олон зүйлийг ярьлаа. За тэгээ хэдүүлээ одоо ингээ яриагаа өндөрлөө да. Баяр та. За